Яа өнөөдрийн бичлэгээр юу арах вэ гэхээр ийм гөлгтэй болоод гэрийн нөхцөлд яаж бие засвал сурах уу, хаана бие засвах уу, гэрт юу н ямар зохион байгуулалттай байвал зүгээр вэ талаар орё. За тэгээ ер нь хүмүүс маань ингээ гөлгөө гэртээ авчирсан чинь яадаг вэ гэхээр эхний өдрөөсөө ахуулаад энд ч нэг шээгээл тэнд ч нэг баагаал тэгэл араас нь цэвэрлээл тэгэл дахин нэг газараа хевсэн дээр шээгээл идэг тийм үү. За тэгвэл хамгийн нэгдүгээрт нохоо ер нь яаж шээдэг, алийг ингээд 0 жорлон гэж үзээд тэнд дахин очиж шээдэг талаар ойлгох хэрэгтэй. За нохоо ер нь хөвчлийн ингэдэг нэвчдэг юмд буюу одоо шээгээд тэр нь шингээд тэгээ үнэр нь үлддэг юм дээр хөвчлэн шээдэг. Буюу одоо гэрт оруулангууд яг хевсэн дээр очиж шээдэг ч юм уу. За гадаа гарангууд хөрсөн дээр шээдэг. Эсвэл илсэн дээр ч юм уу. Дандаа юм шээсний дараа үнэр нь үлддэг, нэвчдэг тийм юм дээр шээдэг. Тэгээд тэрийгэ очиж үнэрлээд дээр нь дахин давхарлаа шигээд өгдөг гэсэн. Нэгсэндээ марклэн гэж ярьдаг тийм үү бид нар. За тэгвэл танд би одоо хевсэн дээр шээлэхгүй юм бол юун дээр шээлэх вэ гэхээр ийм танд памперс хэрэгтэй. Одоо пип пад гэж ярьдаг. Энэ бол ингээд амтны дэлгүүр дээр зарж байгаа. Тэгээд энийг яг эхний ээлжинд ер нь би энэ 3-5 сартаа хэрэглэнэ. За яах вэ гэхээр энд нэг удаа шээнгүүт нь би үнэрийн шингээгээд за нөгөөдхийн шингээгээд дарж аваад за тэгээд өөрт нь ингээ үнэрлүүлнэ гэсэн үг. Тэнгүүт манай хүн ингэж тонгож үнэрлж яагаад тэрэн дээр нь давхарлаад шээгээд байна гэсэн. Ерөнхий процесс нэг юм. За хоёрдугаар юм нь юу гэхээр хаана энийгээ тавиад бие засуулах айгүй чухал. Хүмүүс хөвчлөө өрөөнийхөө голд ч юм уу ингээд ойрхон газар тавьчих гэдэг. Үгүй. Ерөнхийдөө болвол энэ жоохон тусдаа байвал зүгээр. Буюу би одоо энэ балконтой байвал бүр сайн. Энийг онгоолгоод оруулахад тэр үнэр нь маш сайн үнэртээд энэ өрөөний үнэр шал өөр байвал зүгээр. Тэгэхгүй энэ өрөөнд байхаар яадаг вэ гэхээр өрөөгөр дүр үнэртээд идэг. Хүнд үнэртэхгүй ч гэсэн нохоод илүү тод үнэртэн штэ. Үнэрч. Тийм болохоор энэ маань яг энчээ биш ойр хавьд нь шээгээд идэг гэсэн үг. Яг энийг онохгүй тохиолдол байдаг. Хажуугаар шээчээд идэг гэсэн үг. Яг энэ тусдаа газар байлгуул ороод шууд нишээсэн үнээр огцсон үнэртэй тэгээ шээх хүссэн төрөө ерөнхийдөө шууд шээцдэг гэсэн үг. За тэгээд би юу гэж хэлэх вэ гэхээр балкон байвал зүгээр. За хоёрдугаар юм нь юу вэ гэхээр гөлөг аваад эхний ээлжинд би өөрт нь тусна үүр буюу одоо өөрийн гэсэн хэвтэр унтах газар өөрийн гэсэн орон зайг нь гаргаад өгчих хэрэгтэй. Тэгээгүйсээ болоод хүмүүс энэ тэндгүү энэ гөлгийг энэ тэндгүү байлгаж энэ тэндгүү ингэж тавьснаас болоод нөгөө гөлөг чи хөөрхий юугаач мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэл өөрийнхөө зөнгөөрөө очиод бийцчихэд байгаа. За тийм учраас эн чинь ингэж унтуулна. Энэ бол тусдаа энэ чиний унтах газар. За тэгээ ерөнхийдөө энэ дотроо ингэ байж хата гаслаад орилол ирэн тийм үү. За тэр үед нь яг хоёлаа нохоогоо тэр жорлон дээр нь ч юм уу бийцсахын падан дээрээ тавина гэсэн үг. Ерөнхий юм. За энэний хажуугаар би шөндөө ингээд хажууд нь тавиад өрчих болно гэсэн үг. Дээрэс нь энэ маань өөрөө ингээд хүрээлэгдээд бас ийм тодорхой хашаа гэх юм уу ийм хашаалчих хэрэгтэй. Нэг болно. Тэгээд энэ дотор нь унтах орно. За тэгээд бийцсах юм гөлөг баг. Энэ бол эхний нэг за 3 4 5 сар хүртэл үргэлжлэн энэ байдал. За тэгээд энэ чинь би хоолоо өгнө, ясаа өгнө. Янз бүрийн юм хийн. За тэгээд энэ торны хамгийн чухал юм ерөөсөө л тэр. Би энэ торнд хийгээд орхисноос гадна энэ торон дотор унтаад босоод ирэнгүүт нь би энэ дээр нь тавиад бийцс болно. Хоёрт нь би эн чи хоол өглөө хоол өгөөд идэж уусны дараа бийцс болно. Гуравт нь юу гэхээр ерхий тоглоол нилээн ингээл хөдөлгөөнтэй болоод дөнгөж сэрсний дараа ч юм уу хөдөлж явах үедээ энэ ч нь тавиад бийцс болно. Тэгээд дөрөвт нь юу гэхээр ерөнхий ингээд 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу үдсний дараа эзэнт нэг өөрийн суучдаг. За энэ одоо ингээд бишээх гээд байгаа даа гэд тэр үед нь одоо шээж магадгүй гэд ерөнхий тавиад иж болно. Бийц сулах гэх юм оролдоод иж болно. За ингээд одоо энэ гөлгийн унтаад сэржээ гэлээ гэж бодъё тийм үү. За тэнгүүд ингээд одоо ингээд тонгоогоод үнэрлэн штэ. Нөгөө шээснээг үнрийг хайна. За тэнгүүд нь өрөөлөгөө явуулаад тах биш. Энэ дээр ингэж дахин тавиад одоо ингээд үнэрлж байгаа штэ. Одоо ингээд бийцснаа гэсэн үг ерөөсөө. За яг энэ үнэрлэх процесс хамгийн чухал шүү. Тохоо яг үнэр шингэсэн газраас бийцдэг. Тийм учраас одоо би энэ өрөөндөө бийцсахгүй тулд тэр өмнө нь хевсэн дээр энд тэнд шээдсэн байгааг би маш хүчтэй бодисоор цэвэрлээд арилгачих хэрэгтэй. Энэ талд юу ч байхгүй байхад энэ талд би ингээд үнэртэй юм пад байгаа юм чинь нохоо ингээд үнрээр нь инженеэр шэнэ гэсэн үг.
За хоёрт нь юм өгөхөө. За ингээд шээжлээ, зүг газараа шээжлээ. Би одоо урамшуулах хэрэгтэй. Шууд ингээд амттан өгөөд одоо трит өгнө гэж ярьдаг. Тэгээ шууд нохоогоо зүү юм хийсэн үед нь урамшуулад шагнаад тэгвэл яах вэ гэхээр нохоо дахин хийх дуртай болно. Яа чи мундаг байсан түрүүн гой бийцлаа сайн байна гэд нэг шагнаад за энэ дотор би бас ингээд дасгахын тулд дотор нь амттан хийж өгж болно, яс мэрүүлж болно, толомын тавьж болно, юу хоолыг өгж болно ч яах вэ? Ер нь хоолыг энд үүрэнд нөх хөстэй гэдэг. Өгөл сайн. За тэгээд энэ тор жоохон жижигхэн байна. Юу гэхээр нохоо энэ торон дотор ингээд чөлөөтэй найсаашаа жоохон явуул зүгээр. Гэхдээ бүр тийм амар том биш. Хашлаг болвол би энэ ч пада тавиад унтах хөвтрээ тавиад тэгээд ингээд тойруулаад одоо би хевс рүүгээ явуулахгүй гэсэн үг штэ. Тэгээд зүгээр. За тэгээд ингээд энэ шагналыг би 100 газараа бийцсах үе болгонд нь өгөөд ерөнхий бийцсах хэлбүү команд ямар нэгэн миний хүссний одоо зөв юм хийгээд авах үед шагнах хэрэг. За тэгээд бичлэгнийхаа хамгийн сүүлийн төгсгөлд нь анхааруулж хэлэхэд энэ одоо метод арга гэх үү юу гэх үү те ингэж памперсэн дээр шээлэгдэг зүйл болвол яг гөлөг үед нь буюу өдөрт 5-аас 10 удаа шээдэг 3-4 удаа баадаг энэ үед л хэрэглэн шүү. Бусдаар бол том болох тусмаа буюу одоо би ийм жижигхэн байсан ч гэсэн өглөө орой өдөр ингэж гаргаж салхилуулна гадаа бийцсуулдаг тэрийг сургана шүү. Тэгэхгүй хүмүүс маань ингэдэг гээд бүр ингээд нэг нас хүртэлсэн ч юм уу ерөөсө гэрээс гарахгүй тэгээ ингэсээр хагаад нэг юм шүүл байхгүй болгоо ийцсан байдаг. Тэгээд дээрэс нь хоёр тэгвэл энэ яг ийм жижигхэн багтаал анзаарчихгүй. Том болоод ирэхээр энэ чинь үнэр танар хэмжээ дамжаана ингээд дийлдэхгүй болно. Тэгэхээр ерөөсөө энийг ийм яаралтай үед ашиглана. Хоёр тийм гүлэг байх үед нь л ашиглана гэсэн үг шүү.